Сайн байна уу? Нам мөрийн гэдэг. Өнөөдөр би хэрхэн Eminem-ийн дуун дээрх шиг бит хийх талаар бичлэг хийх болно. Eminem-ийн дуунууд миний ажилласнаар дор хаяж 7 ялгаатай type байдаг. Тэр дотроос Quirky Slim Shady type-ийн бит хийхийг өнөөдөр зорьсон байгаа. Бусад дуучтай хувьд гоё дуу сонсгож дууг нь сонсдог бол Eminem-ийн хувьд Eminem-ийг сонсгож дууг нь сонсдог. Тийм болохоор битийн хувьд маш энгийн. За тэгэхээр Kuka Pro-го орцгоё. Ямар ч зүйлсэн би өөрийн дууралтын банкнаас нэг kick, нэг бөмбөрийн дууралт сонгоо авсан байгаа. Eminem-ийн бөмбөрүүд дөрвөн дарааллыг дотроо агуулсан байдаг. Миний хийсэн kick болон бөмбөрийг дангаар нь сонсох юм бол эдгээр ритмийг сайн сонсох юм бол хуучны амьд хөгжмөн санаанд орж магадгүй. Энэ нь олон жилийн өмнөөс амьд хөгжим болон бодит дууралтууд ашиглан хөгжим хийдэг байсан үеэс уран бүтээлээ хийж гисэнтэй холбоотой. Дараа нь би бааз дууралт сонгоо авсан. Дараа надад корд дууралт хэрэг болсон. Орган төрлийн хөгжмийн зэвсэг сонгоо авч би тэн дээрээ энгийн нэг корд өгсөн. Мөн надад Quirky дууралт хэрэг болсон. Тийм болохоор Sakura-гийн дата банкнаас нэг дууралт сонгоо авч түүн дээрээ Quirky ая өрсөн. Би дууралтан дээр бага зэргийн эффект оруулсан. Өөрийнхөө оруулсан эффектийг тайлбарлах юм бол товчхондоо бааз дууралтыг хассан. Мөн дууны эхлэл хэсэгт ашиглах зорилгоор бааз дууралтынхаа нотыг авч Quirky дууралтан дээр тавьж давхарлаж тоглуулахар болсон. Хаяа Eminem ийм арга ашигладаг. Өөр илүү дутуу чимэг зүйл нэмж болох байсан ч гэсэн би нэмхийг хүсээгүй. За бараг л энэ хүрээл Eminem-ийг энэ битнээс сонсч болно. За тэгээд эцсийн бүтээгдэхүүнээ сонсцгоё.